За явж ирсэн хөтлөгч шүшвэн та бүхэндээ хамтдаа миний очих 100 газрынхаа аяллыг үргэлжлүүлэх бэлэн болсон байна. Яг өнөөдөр хайртай гэргийдээ болон хөрхөн гүнждээ зориулаад маш гоё аксессуарыг сонгохоор ийм мартын 6 давхарт байрлах хатан брендийг зориулж ирж байгааг хэлэхэд таатай байна. Ингээд хамтдаа хатан брендийг хамт олонтой танилцъя. Бас гайхалтай гоё аксессуаруудтай танилццгаая. За сайн өдрийн мэнд. За өдрийн мэнд. За хөтлөгч төвшинжрэл. Вау. За ямар гоё юм бэ? За энэ бол мэдээж хэрэг миний очихтой 100 газар гэдэг хэлбэрийн маань байгаа. Ямар гоё. За тэгээд явж ирсэн өнөөдөр таны хатан брендийг сонгож ирсэн шалтгаан бол харт гэргийдээ болон охиндоо зориулж аксессуар болон шинэлэл гоё шинэлэл сонгохоор ирсэн байгаа. Тэгээд бас дэлгүүртээ танилцъя гэж бодлоо. За тавтай морил хатан брэнд. Брендийн дизайнер байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг дизайн бүх юмнуудаа манай гоёлын дизайнер маань яг ингэж гоёл чимэл хариуцсан дизайнер маань ингэж хариуцж ажилладаг байгаа. Тэгээд хатан бренд маань болохоор нөгөө нэг юу штэ өсний гоёл байгаа тий. Өсний гоёлуудаас одоо ингэж янз бүрийн ингэж юмнууд зүүдэг болсон тий. Гэхдээ бид нар өсний гоёлоос илүүтэй бас өшөө юу байвал гоё вэ тий. Хослуулаад гоё юмнууд тэгээд давхар нөгөө бугуйч энэ зүйлт ингэж гарсан байгаа. Эмэгтэйчүүд бол ингэж өөртөө ингэж зориулаад бас ингээд авахараас нөхрүүд нь бас илүү сонирхдаг гэж санагдлаа. Өөрөө ч орж ирэх гайхаж байна. Тэгээд бас юм корсетэн бүс байгаа. Тэгээд эмэгтэйчүүд дотоороо ингэж корсетэн бүс хэрэглэдэг бол гадуураа ингээд хувцсны гадуур ингэж хэрэглэх энэ зориулалтаагаар ингэж одоо тийм. Тэгээд энэ бүхэн маань бүгдээрээ захиалгаар ерөнхийдөө хатан брендээр хийгдэж байгаа гэдгийг одоо дуулгахад таатай байна. За загвар хийцээрээ хийлгэж болно гэсэн үг. Тийм, яг үнэ. Тэгээд зарим ингээд юм ингээд хэрэг ингээд санаанд нийцдэггүй шүү дээ. Тийм учраас бид нэр яг энийг ингээд хатан брэнд яг танд зориулаад тэр гайхалтай яг одоо хүсэж байгаа тэр загвараар ч бас бүтээх боломжтой байгаа. Тэгээ энгийн загварууд бол одоо яг дэлгүүр дээр худалдаалагдаж байна. Охиндоо гэх юм бол бид нэр ингэж яах вэ те? Бямба маань зүтгэж явж байгаа. Тэгээ. Охин чи эцтэй байлээ. Манай охин одоо 3 хүрч байгаа 9 сарын 21-нд. За төрсөн өдрийн гангарааг нь бол ингэж сонгож болж байна. Энэ бол түйтэй хормоо. Оо за. Эсвэл тийм. За энэ ингээд хосчлаа. Энэ ингээд толгоон гоёлтой, өсний хавчаартай, эрдэнэтэй, 7-оос 9 ширхэг комтай ингээд босороо. За тэгээд магадгүй ээжтэйгээ хослуулаад гоё 100-ны цагийн чинь зураг авах боломжтой. За магадгүй ээжтэй энийг хослуулж болж байна. Ингээд ерөнхийдөө энэ хоёр тал дээр ингээд гаргаад төстэй хүмүүсүүд ингээд давхар ингээд шүүлчихэж байна. Одоо ингээд лачиг өстэй бол ингээд шүүлчээд. Тэгээд охинтойгоо хослоод гэрчүүдэд зориулаад ингээд олон тоогоор одоо ингээд 4-5 гэрч байх юм бол тэгэл 4-5-аараа зүүгээл корсеттойгоо хослуулаад тий. Энэ ягаар шилбэл одоо энэ минтэйгээ хослож болно шүү дээ. Тэгээд хамгийн гол нөгөө манай толгоон гоёлууд болохоор хэрвээ нөгөө гэрчнэр ингээд сонгоё гэхээр бид нэр ингээд нэг дан толгоон гоёл сонгох биш. Давхар энэ сонгох боломжтой. Яа. Надад л аюу гой таалагдж байна. Тэгээд ер нь бол корсетны давуу тал гэх юм бол маш ихтэй шүү дээ тий. Тэгээ манай нөгөө нэг хатан брэнд маань болохоор гадуур зүгддэг корсет гэж байгаа. Ая корсет гэдэг та бүхэн сонсч байсан бол ингээд эрүүл мэнд гоо сайхны бүс гэдэг дотор зүгддэг бүс байгаа. Тэр бүсний маань ерөнхийдөө яг гадар зүгддэг яг юм гоёлын арьсан оруулахтай тийм бүснүүд байгаа. Одоо энэ олон ч ерөөсөө яг ингээд гараар хийгдсэн. Тэгээ одоо бид нар одоо нэг хормын юунд зориулаад энэ болохоор хар байгааз энэ ингээд цагаан заяа. Тэгээд энэ нь болохоор ингээд арьс манайхаа ингээд арьс мөртлөө энэ дээр юм сувдан юм гоё чимэглэлтэй ингээд гоё иймэрхүү ямар загвараар урлах гэж болно. Тэр нь болохоор special загвар ингээд хүмүүс яг л би өөртөө л юм баймаар гэсэн нэг юм үзэлтэй хүмүүс байдаг шүү дээ. Хүчний зүйл бас ихгүй харагдаж байна. Энэ бол гартан байна.
Вьетнамын чулуу. Тэгээ чулуу ийм 3 хос байгаа. Тэгээ бусад газар бол айгүй үнэтэй ингээд айгүй байдаг шүү дээ. Монгол бүтээгдэхүүн л ихээр те. Манайх бол ерөнхийдөө үнийн хувьд айгүй гоё боломжийн. Тэгээд олноороо авах юм бол бас хямдрал ингээд гоё юмнууд байгаа. Тэгээ мэдээж нүг дотооддоо үйлдвэрлэж байгаа бидний өөнийг одоо юу гэдэг энэ ингээд дэвтэрчлээ одоо зүүж болохоо ялчлаа гэх нэг юмнууд байдаг шүү дээ. Тэгэхээр чин ирээ засвар хийлгэж болж байна ингээд эхнэр мэхнэртэй ч гэсэндээ таалагдахгүй хэрэг чиний өнөөдөр сонгосон бүтээгдэхүүн чин таалагдахгүй байх юм бол буцаад эхнэртэйгээ ирээд солиулах боломжтой шүү зэ. За ямар ч үсэн төвшөгийн хувьд бол брендийн аксессуаруудыг сонирхохоор явуулсан шийдсэн байна. Тэгээд энэхүү аксессуаруудаас бас надад танилцуулаач. За мэдээж нөгөө нэг чокер гэдэг бол хүн болгоны хүзүүнд маш гоё харагддаг. Аксессуарууд энийг яах аргагүй юм. Тэгээд мэдээж нөгөө нэг юм энгийн биш хамгийн гол нь гоё анган тэгээд юм хэнцэр гоё байлгахаар ерөнхийдөө юм хичээж хийж байгаа загварууд байгаа. Тэгээд чокер болохоор ганцаараа хүзүүндээ байдаг шүү дээ тий. Тийм бугуучтай тийм босоор. Тэгээд үнийн хувьд гэх юм бол ингээл 20 мянга. За хэмжээ. Тэгэл окей. Ашигтай юм байлаа зүгээр. Чи өөрөө ихнэртэй энэ нас аюу гоё. Энийг бол яг юм дээр зүгш болохоор юм гоё. Ингиж харагдах тий. Ингиж. Тэгээд энэ чокер нэг хэсэг аюу их модонд орсон. Гэхдээ яг юм гоё чимэглэл байхгүйгээр тий. Яг тийм энгийн даавуу тийм чокер. Нэлээх яг шивээс ийдсэн шарагдсан юм гэсэн. Би өөрөө ч гэсэн өнөөдөр хуцсан дээр тохиолдоод нөгөө чокер хийсэн юм шүү дээ. Ингээд. Заавал чокер заавал хар мар гэсэн утгатай биш. Янз бүрийн өнгөтэй хээтэй дүрстэй байж болно. Тэгээд ингээд бугууч нь ихэд юм юутай. Чи алийг нь илүү сонирхож юм шүү. Ихэнх нь ямар стилний юм бэ? Айгу итгэл байлаа тий. Итгэл юм сонирхдаггүйс бол дараахан юм сонирхдаггүй. Энэ чокер л угаасаа яг нэг хэсэг тренд болсон. Гэхдээ яг юм чимэглэхгүйгээр. Тий. Одоо бол бүр илүү дэгжин гоё болцсон юм тий. Надад бол таалагдж маш гоё. Тий, их таалагдж байна. Ичгээд харагдаж байна тий. Хэрвээ тэгээд яг энэ үзүүлж байгаа юунаас таалаад явах юм бол эхнэр юу нэвтрүүлгийн дараа үзээд энэ зүгээр юм байна гэх юм бол манай бас ирээ дараа нь сонголтоо хийсэн шүү дээ. За чокерууд ямар ч байсан байна. Бас энэ эмгнүүд бас байгаа. Эмгнүүд юм зүйлтнүүд. Бид нар тэгээд ингээл нэг энэ тэнд айгүй их юу байдаг шүү дээ. Өөртөө сэтгэж хийж байгаа мөртлөө эдгээр ингээл энэ зүйлтнүүд чинь ингээл 50000 зам ингээд зарагдаж байгаа байхгүй юу? Хямдхан жиш, үнэтэй жиш ерөнхийдөө яг ингээд тохиромжтой хүний авах болохгүй үнэтэй байх хэрэгтэй гэсэн зорилгыг тавьж байгаа. Цэрэн. За энэ амир ингээд юм сүртэй юм загварууд байгаа. Тэгээд Халууны баяраа шүү дээ юм уу? Эсвэл шинэ жилээр ч гэдэг юм уу те? Эсвэл урлаг соёлынхаа маань айгуу тийм сүртэй ганган юм хэрэгтэй бол бусдын брэндийг бас сонирхож одоо сонгож явуулна. Клипний зураг авал. Янз бүрийн хүмүүсээр нэг болцдоггүй шүү дээ. Энд тийм ингээд нэг урлаг болцсон юм шиг те. Тэгээд ийм хүн маш гоё юмнууд байна. Манайхаа байна шүү. Бид хоёроос хүсэл тавьмаар нь бас тэгээд хатан брендийнхээ гоё загваруудыг бас фэшн талаас нь сонирхуулаач гэж хүсэж байна. Окей, болно шүү дээ. За ямар ч байсан хатан брэндээс би өөрийнхөө гэргээ болон охиндоо маш гоё аксессуар гоё чимэглэлүүдийг сонголоо. За эхнэртээ сонгосон аксессуар маань корсет. За ерөнхийдөө нөхөө өндөр давуу тал нь
Давуу тал нь гэвэл ерөөхдөө бол нуруу боорыг бүтлээр нь маш гоё хамгаалаад маш гоё галбирлаг харагдав. За энтэйгээ зохицуулаад ийм өрмөц чокер сонголоо. За нэлийн өвөрмөцтэй тэгээд хамгийн гол нүдтэй аягүй тэд итгээд юм бэлээ. Маш их таалагдсан. За үзэсгэлэн хөөрхөн гүндтэй, ийм хөөрхөн өнгөтэй тьюти хормоо сонгосон байна. Тэгээд энэ нь болохоор хослол. Энэ болохоор 7-8 төрлийн усны гоёлтой. Тэгээ ерөөхдөө бол нөгөө 3 нас хүртэлх хүүхдийн усны гоёлоод байгаа. Нэг өсгөө хүүхдүүд дандаа кистэн, нэвдинхэн дандаа яг хэрэгтэй юмнууд байгаа. За баярлалаа. Тэгээд санаа хамт бол өнөөдрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Дараа дахин үйлчлүүлээрэй. За баярлалаа. За ингээд хатан брендээр аялсан аялал маань энэ хүрээд өндөрлөж байна.